20 оны сонгуульд манай бичил хорооллын замын уртлын 6 давхар бор байшингаас 6 сартай хүүхдээ нэг эмэгтэй аваад үсэрсэн байхгүй тий хоёул газар дээр өгсөн байхгүй Хүүхдээ аваад. Хүүхдтэйгээ хамт. Тэгээд би бүр ингээд бодоод ойлгохгүй байсан байхгүй яагаараа хүн ингээд ихтэй би тодорхой хэмжээнд гадарлж л байсан л да энэ өөрхийн амьтастаа амьдарч чадахгүй гэж бодоод инглээ гэхээр яг би энэ мэдрэмжийг туулаад тэгээд би ерөн ингээд бүх юма бодоо хүн ингээд эцсийн мөчөд заяа хэрвээ ингээд энэ хороос явъя гэх юм бол амар юм бодд юм байлээ. Хинээс ямар авлагатай, хинд ямар үртэй, хэнийг хинд яах вэ, юуг яаж зохицуулах вэ, тэ бүх юма бодд юм байлээ. Үр хүүхэд маань яах вэ, эцэг их маань яах вэ гэд бүх юмыг бодд юм байл. Ерөөсө бүх амьдрал ирээдүйтэйгээ нүдэнд харагдд юм байл яг үнэхээр. Тэ би бодож байгаа байхгүй. Тэгсэн ч гэсэн тэрийг дааж чадахгүй, тэ дээрэс нь ойлгох хүн байхгүй. Тийм хүмүүс өөрийгөө цор ганцаараа юм байна. Ганцаар бол би давж чадахгүй мэн гэсэн эмэгтэйчүүд л ингээд амьдралаас явчт юм байна л гэж ойлгосон. Тэгэхээр дөнгөж төрөөд байж байгаа эмэгтэйчүүдэд үнэхээр хайрлах хэрэгтэй. Тэдний юу туусныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм биз дээ. Өнөөдөр ад жаргалтай ингээд гэр бүл болоод байж байгаа ч гэсэн хүүхэд насндаа ямар амьдрал туулсан, өсвөр насндаа ямар амьдрал туулсан, өмнөх харилцаан дээр юу туулсан хэн ч мэдэхгүй шүү дээ. Хүн бүх юмаа яриад авахгүй шүү дээ. Тийм биз дээ.